За асуулт үг нь нийлээд 5 минут байгаа учраас би эхлээд агуулга яриа дараа нь асуултууд асууя гэж. За 25 оны 5 сарын 8-ны өдөр та улсын хурлаар томилогдсон. 5 сар 6 хоногийн өмнө. За таныг томилогдоход тодорхой зүйлүүдийг хэлж ирсэн. За энэс хойш 5 сар өнгөрчээ. За яасан бэ гэхээр бидний ингээд одоо хамгийн гол маргаан бол төсвийн үеэр өрнөдөг маргаан бол төсвийн ирэмп хийгээд тэр төсвийг одоо ач холбогдлоор нь зорилтод одоо хэрэгжих тэр боломжтой нөхцлөөр нь бид нар яаж одоо ялах юм бэ гэдэг асуулт одоо гол маргааны сэдэв болоод байгаа юм л да. Жишээлбэл одоо та бүхэн санаж байгаа 7 сард гишүүдэд мөнгө дараах гэж байна. Тойргийн гишүүдэд тийм, шагсаалтын гишүүдэд тийм гэж яриа болдог. Иргэд олон нийтийг бухимдуулдаг. Гэтэл энэ улс орон чинь ингээд нэг бүхэллэг эдийн засгийн анатом, эдийн засгийн цусны урсгалтай гэж үзэх юм бол тэр дотор нь бас энэ цагаан эсний үүргийг буюу дархлааны үүргийг аудитын байгууллага хяналтаараа гаргаж явах хэрэгтэй. За гингүүт үндэсний аюулгүй байдлын үжил баримтлалд энэ төсөв нийцж байгаа хэсэгтэр аудитаас дүгнэлт өгөхөөр ерөнхий дүгнэлтэндээ бол нийцж гэнэ гэж гардаг ч гэсэн яг детальчилсан буюу одоо наривчилсан дүгнэлт эренбийн асуудал дээр бол танах дүгнэлт өгч чадахгүй байгаа. Энийг хийхин тулд ямар одоо эрх зүйн зохицуулт хэрэгтэй вэ гэдэг талаар Магнас өрн дарга бидэд удаа ярьсан. 3-4 удаа энэ асуудлаар ярьсан. Тэгэхээр энэ их хурлын гишүүний 8 сарын 26-нд илгээсэн асуулт бол энийг шийдвэрлэхэд бас чиглэж байгаа. Бид энэ аудитын байгууллагын тайлан тооцоо хяналтыг бие даасан хараат байдлаар илүү үр өгөөжтэй олон улсын стандартад явуулах тусам манай улсын төсөв тодорхой, төсвийн эренб ойлгомжтой, түүний хэрэгжилт нийгэмд үзүүлэх үр нөлөө тэр одоо хөрөнгө оруулалтаар илэрч байгаа энэ бүх зохицуулт нь ил тод болох гэдэг. Тэр ингээд нэг одоо чөтгөрөө деталь байдаг гэдэг шиг яг ийм зүйл болчиход байгаа юм аа. За тэгэхээр гол асуудал болохоор илгээсэн асуултын дагуу Магнас өрн даргын байгууллагаас нийтдээ 11 хуудас материал ирүүлсэн байгаа. Сая бол танилцуулгын цаг товчхон учраас энэ бүхнийг ярьж амжаагүй. За нэгдүгээрт энэ аудитын та энэ асуултуудад маш товчхон энэ хугацаанд багтаад хариулаач гэж байгаа. Аудитын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин тодорхойгүй байдал гэж байгаа. Маш товчхон энэ дээрээ улсын хурал та танилцуулга хийж байгаа учраас, байнгын орон танилцуулга хийж байгаа учраас яг энэ асуудал дээр та хамгийн чухал зүйлүүдээ хэлээч гэж байгаа. Тэгэх юм бол их хурлаас байнгын орноос ч гэдэг юм уу энэ дээрээс анхаарал хандуулад энэ орчныг боловсронгуй болох, илүү тодорхой болгоход бид нар алхам хиймээр байгаа. 1. Хоёрдугаарт төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд хараат бус хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааны талаар гэж байгаа. Энэ дээрээ бас яг ингээд хамгийн чухлыг нь хэлээч. Сая бол ийшээгээ танилцуулах чинь орж чадаагүй дууссан. 3-дугаарт тэр засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлсэн улсын жилийн төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх зарлигыг бууруулах төсвийн санхүүжилтийн үр ашиг дээшлүүлэх талаар энэ дүгнэлт саналыг өгөөд идэг. Энийг хэрэгжилт нь учир зүйн одоо хувьд бол үр дагаврын талаар танилцуулга ирүүлсэн байна. Яг эндээ шилбэл одоо яг юун дээр бид нар энэ хэрэгжилтэн дээр алдаад байна. Өөрөөр хэлбэл олон улс хэллэгээр бол implementation буюу хэрэгжүүлэлтэн дээр бид нар алдаад байгаа шүү дээ. Энэ дээр та нэг маш товчхон хариулт өгмөр. Яг тэгэхээр цаг байгаа учраас товч тавьж хариулт өгөөд за дараад нь болохоор энэ улсын нэгдсэн төсвөтэй хөрөнгө оруулалтын төсөлд одоо энэ гол юмч орж ирж байгаа. Төсөл хөтөлбөр, арга хэмжээ, худалдаа авах ажиллагаа, гадаадын зээл тусламж, хандив санхүүгийн дэмжлэгийн төлөвлөлт гүйцэтгэл, ашиглалт, зарцуулт, хэрэгжилт, тайлагналдах гол алдаа гэж. За энэ дээр бол хамгийн чухал зүйлүүдэд та байнгын орооны хуралд хэлмээр байдаг. Энэ дээр чи одоо ингээд улс төрийн гол маргаан болдог. Энэ дээр чи улс төр докторгүй байх гол юм болоод шүү дээ. Одоо үндсэндээ бол одоогийн Монгол төрд нүүрлээд байгаа хямралын гол занглаа асуудал чи энэ дээр яваад шүү дээ. Жишээлбэл нүүрсээр илэрч. За эдгээрийг тэгвэл яаж дахин давтахгүй байх эрх зүйн орчин тал дээр та мэргэжлийн байгууллага удирдах байгууллагын хувьд танай байгууллагын дүгнэлтээс хамгийн гол санаануудаа хэлмээр байна. Тэгээд байнгын орооны даргаас хүсэхэд бас энэ аягүй чухал асуудал байна. Түрүүн бас энэ Тэмүүлэн гишүүн ч гэсэн онцолж хэлж байгаа асуудал, өрийн удирдлагатай холбоотой асуудал. Энийг бас улсын хурлын гишүүдтэй энэ байгууллага одоо юу гэдэг улсын хурлын гишүүдэд түгээж өгмөр байгаад. Энийг мэдээлжүүлмээр байгаад. Аудитын байгууллагаас нэг зүйлийг нэмээд хүсэхэд бол та бүхэн энэ дээр жоохон ажилсаг гаргаад ажилсаг байдлаар хандаад яг ийм презентац хэлбэрээр хийгээд маш богино хугацаанд товч ойлголт гол агуулгуудыг ойлгох төвшөнд хэлбэрчилсэн мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлэлтэй хамт байнгын ороонд өгчих юм бол энийг бас гишүүдэд уншуулмаар байгаа.
За энэ асуултуудад хариулъя. За 5-2. Магнаарсан дараа хариулъя. За би товчхон хариулахгүй цаг бас амждаг юм байна. За аюулгүй үндэсний аюулгүй байдлын одоо үзэл баримтлалд төсөв нийцж байгаа хэсгийг бол бид ерөнхийд нь үзээд нарийн шалгуураар бол үзэж дүгнж чадахгүй байгаа. За энэ талаар аюулгүй зөвлөлийн ажлын албатай яриад хоёр талаас ажиллаж байгаа. Тэгээ ойрын хугацаанд бид энэ асуудлыг шийдээд тэгээ Эрдэнэ улс гишүүнд би энэ талаар мэдээлэл өгье гэж бодож байгаа. Би хэд удаа аюулгүй зөвлөлийн наримчин дарагтай ярьсан. Одоо ойрд нэг уулзах хүсэл тавьсан байгаа. Тэгээд энэ маань шийдэгдвэл нэлээд сууж яриад ингээд танд богино хугацаанд шийдээд ингээд танд мэдээлэл өгнө. За аудитын байгууллага бол хараа тусаар ажиллах ёстой гэдэг дээр энэ олон улсын байгууллагууд манайхыг бас үнэлт дүгнээд хараа тус нь бол болж гинэ. Гэхдээ санхүүгийн үед нь бол ийм асуудал байна шүү гэдэг ингээд анхааралцсан байдаг юм байлээ. Энийгээ бид нар одоо сангийн хамтаа ойлголцоод бас яриад явж байгаа. Аудитын шийдвэрийг хэрэгжүүлэх асуудал дээр бол хуучин манай аудитын шийдвэр бол ингээд нөгөө гүйцэтгэх хуудасаар бичигдээд бас ингээд гүйцэтгэгддэг байсан. Тэгээ одоо бол энэ захиргааны хэрэг шүүхэд хян шийдвэрлэх тухай хууль болоод иргэний хэрэг шүүхэд хян шийдвэрлэх тухай хууль хоёр дээр манай энэ одоо нөгөө зөвхөн татврын байцаагчийн одоо татврын төлбөр тогтоосон акт болоод шүүхийн шийдвэрээр одоо тогтоосон тэр шийдвэрийг л гүйцэтгэнэ гэдэг одоо гүйцэтгэх хуудас манад бичигдэхгүй байгаа. Тэгэхээр бид бол энэ дээр яг энэ жоохон албадлагын журмаар явах юм жоохон сул байна. Тэгэхээр манайх бол хуулийнхаа орчин болоод бусад бүх судалгаануудыг хийгээд бэлэн болгосон. Тэгэд энийгээ бид нар энэ чиглэлд нь саналаа оруулж ирээд шийдвэрлүүлээд явуучвал энэ үр дүнд хүрнэ гэсэн ийм тооцоо хийж байгаа. За манай байгууллагын тухайд бол өөрөө аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газар гэж тусдаа ийм газартаа олсон. 19 оноос хойш бүх шийдвэрийг 20 оноос хойш бүх шийдвэрүүдийг бид нар эмхэтгээд биелсэн биелэгүйгээр нь ялгаж салгаад тэгээ одоо ингээд хөөцөлдөж ажиллаж байгаа. Ялангуяа гэмт хэргийн чанартай байж болцсошгүй. За бас одоо хариуцлага тооцоолохдоо ийм асуудал руу бид нар бас нэлээд анхаарал тавьж орж байгаа. За энэ тал дээр ингэж хариулах байна. За засгийн газраас өгсөн төсөвдөр бид бол өнөөдрийн байдлаар нэг орлого нэмэгдүүлэх нь 51 орчим тэрбум төгрөг. За зарлага бууруулах нь бол 89 орчим тэрбум төгрөг. Нийтдээ 140 орчим тэрбум төгрөгийн одоо зардлын ийм орон зай байна гэдгийг бол нэгдүгürt хэлсэн. Хоёрдугаарт төсөвлөлтийн шаардлага хангахгүй байгаа зарим барилга байгууламжийн энэ онд санхүүжих дүнгийн нийлүүлэх юм бол бараг ингээ 300 тэрбум төгрөгийн ийм орон зай байна гэдэг л энэ саналаа бид нар гаргаж өгсөн байгаа. Ер нь бол төсөвдөр бол зардал бууруулж орлого нэмэх ялангуяа энэ одоо халамжтай холбоотой тэр одоо зорилттой төлөвийг чиглүүлэхтэй холбоотой ийм асуудлууд бол За нэмэлт нэмэлт үгүй. Одоо яг өнөөдрийн байдлаар бол бид нар ингээд төсөв дээр гаргаж тавиад бүх одоо төсөв захирагч бүрээр нь одоо ингэж орлого хасъя. Юу орлого нэмье. За ингэж зардлуудыг таняа. За ялангуяа энэ дотор сургалт, хурал зөвлөгөө семинар, за тэгээд одоо бусдаар гүйцэтгүүлж байгаа ажил үйлчилгээ. За дээр нь энэ дотор байгаа нэг юу цахимжилттай холбоотой ийм зардлууд, за тэгээд гадаад арга хэмжээ уулзалт ёслол гэсэн ийм чиглэлүүд рүү бид нэр голж анхаарч одоо энэ саналуудыг гаргасан байж байгаа. Өнөөдрийн одоо гаргасан бүх саналуудыг бид нэр одоо байнгын хорон дээр салбар харьяалах чиглэлээр нь гаргаж тавиад ингээд хилцүүлэхэд бэлтгэл хангасан байж байгаа.